Сайн байцгаана уу. Ганабел институт оюуны бүтээлүүдэд сурал олгон хүргэж байна. Энэ удаагийнх бол өөрийн гаргасан оюуны бүтээлээ багцлаад амжилтын богц хэлбэрээр та бүхэн санал болгож байна. За энэ амжилтын богцод бол 5 янзын ном дэвтрийн цуглуул орсон байгаа. Хамгийн эхлийнх нь бол амжилтын 10 алхам. Энэ номыг бол хамгийн анх 2012 онд гаргаж ирсэн. Түүнээс хойш маш олон хүмүүсийн уншигчдын талхлыг хүлээсэн ном байгаа. Тэгээ энэ номыг уншаад би энэ амжилтанд хүрэхэд надад ямар зан чанар хэрэгтэй байна? Юу хийж бүтээх ёстой? Өөрийн гэсэн амжилтын хүчтэй болоход тулд юу хийх ёстой талаар дэлгэрэнгүй бичсэн байгаа. Мөн Монгол хүмүүсийн сэтгэлгээний онцлог тохирсон цаг төлөвлөлтийн талаар мөн төлөвлөгөөгөө жижиг алхам болгож хуваах талаар маш дэлгэрэнгүй бичсэн байгаа. Тэгэд энэ номыг уншихыг санал болгож байна. Тэгээд энэ амжилтын 10 алхам номыг унсны дараа юу хийх ёстой вэ гэхээр үйлдэл болох хэрэгтэй. Тэгэхээр энэ алхмуудаа үйлдэл болоход ажиллах дэвтэр гэдгийг гаргаж ирсэн. Тэгээд энэ ажиллах дэвтрийг бол бичгтээ уншихдаа бүх дасгал ажлуудны дотор байгаа асуултууд тэгээ өөрийнхөө амжилтыг тодорхойлох төлөвөө гаргахад энэ ажиллах дэвтэр таны маш чухал зэвсэг болох юм аа. За энэ амжилтын багцад бас дараагийн орох нэг ном бол өртөө хүн өөдөлдөг гэдэг ном байгаа. Энэ бол өөрийнхөө санхүүгийн боловсролдоо дахиж нэг эргэлт хийх, тийм ээ, санхүүгээ төлөвлөх, санхүүгийн сахилга баттай байх, мөн үр зүйлийг яаж зөв удирдах, өөрийнхөө санхүүгийн хэрэгцээнд ашиглах талаар бол маш дэлгэрэнгүй бичсэн ном байгаа. Тэгэхээр энэ номыг бас амжилтын багцтай оруулсан байгаа. Амжилтын багцд орж байгаа бас нэг бүрэлдэхүүн дэвтэр бол хаж дэвтэр байгаа. Энэ бол цаг төлөвлөлтийн хийх ажлын жагсаалт гэсэн утгатай. Тэр энэ хаж аргачлалыг бол сүүлийн 15 жилийн хугацаанд амьдралдаа хэрэгжүүлж байхдаа бол тэр холын зорилго мөрөөдлийг өдөр тутмынхаа амьдралдаа авчирч өдөр тутмын жагсаалт болгож хэрэгжүүлэх, мөн хийхээр бүтээсэн төлөвлөсөн ажлаа өдөр тутмаа хийхэд туслах юм дэвтэр байгаа. За сүүлийн бүрэлдэхүүн хэсэг бол өөртөөгөө ярилцах бодлын дэвтэр. За энэ бодлын дэвтрийг яагаад та энийг хийж хэрэгжүүлэх ёстой вэ гэхээр ер нь ингээд өдөр тутамдаа хүнд ингээд янз янзын шин санаа гарч ирж идэг. Өөрийнхөө амьдралдаа хийж байгаа зүйлдээ талархах хэрэгцээ гардаг. Мөн өдөр тутамдаа 7 хоногтоо хийсэн амжилт ололтоо бичих юм шаардлагатай болдог. Тэгэхээр энэ шаардлагатай үед бол энэ бодлын дэвтэр танд бол их туслах болно. Би бас өөрийнхөө амьдралд бол энэ аргачлалыг нэвтрүүлдэг. Би тухайн үедээ юу бодож санджирснаа, ямар зүйл хийж бүтээв, юунд талархах маяг хүсэж байна, ямар шин санаа байгаагаа бол цаг алгүй бичиж ингэ тэмдэглэдэг. Үүнийхээ үр дүнд бол олон шин санаанууд маань ажил амьдралдаа биелэл болсон байгаа. Энэ өөртөө ярилцах бодлын дэвтэр бол амжилтын богцонд орсон байгаа.